Дөнгөж саяхан Elon Musk бас юу зарласан бэ гэх юм бол SpaceX 26 онд IPO хийн гинэ. Тэгээд солиотой гарч игнээсээ сансарт data center барина гэж юм. Сар мар дээр бааз барина гэх мэт шин. Guys, өнөөдөр хэдүүлээ seasonalcharts.com та дөрөв сонирхоод үзчихээрэй. Тэндээс хэдүүл юу армаар байна гэх юм бол seasonality-ийг хармаар байгаа. Энэ өнгөрсөн 37 жилийн хугацааны баг зэргийн улирлын чанарыг үзүүлж байгаа. За та хэд юу харж байна гэх юм бол энэ мөнгөний улирлын чанар. За хэдүүлээ хаана байгаа юм бэ гэх юм бол одоо 12 сарын ойролцоо 11 те. Тэгээд энэ юу болж байна гэх юм бол 12 сарын сүүлээр тэ юу болт юм бэ гэх юм бол мөнгө баг зэрэг өсдөг. Тэ яг улирлын чанарыг харах юм бол за алтыг хэдүүлээ бас харах юм бол ер нь бол адилхан одоо яг бид нэр энд явж байгаа. Тэгээ улирлын чанар харах юм бол өнгөрсөн 30 алтны хувьд бол өнгөрсөн 32 жилийн хугацаанд энэ 12 сарын сүүлийн хэдэн өдрүүдээр алт бол 1%, 1.2%-ээр өсөж исэн. За гэхдээ хэдүүлээ одоо нэлээд томоохон bull trend дотор явж байгаа учраас энэ арай хурц сүлгөөн гарч магадгүй. За зэсийг харах юм бол бас яг адилхан ойролцоо тийм нэг 106.3-аас 108 руу явдаг бид хэдүүлэн багц дотор бас palladium орцсон байгаа. Тэгээ palladium бас харах юм бол ер нь бол тий айгүй сонирхолтой 1 сар 2 сарын үеэр нэлээд хүчтэй дэше явдаг. Тэгээ 12 сартаа ерөөхдөө энэ uptrend эхлээ явцдаг юм байгаа. За тэгээ энийг хэдүүлээ мэдж байгаа учраас ер нь бол зах зээлийн шинжилгээл орцсгоё. За тэгээд гишүүн манай скуулийн гишүүн болоогүй юм бол тий өчтөрөөс хэлжсэн 12 сарын сүүл хүртэл манай school community-гийн сарын өртөг буурсан байгаа шүү. Тий $39 хүртэл тийм учраас бүртгүүлээгүй хүмүүс тэр хүртэл амжуулаарай. За окей. Тэгээ алтлуу орцгоё. Тэгээ алтан дээрээ сонирхолтой юм харагдах юм юу юм бэ гэх юм бол энийг одоо жоохон шахчих юм бол энэ илүү ойлгомжтой болно. За тэгээд өмнө юу ярьж исэн бэ гэх юм бол энд нэг bull flag байгаа, тий? Та харж байгаа юм бол яг нэг туг, тийм ээ? Энд бас нэг байсан, тий? За тэгээд ер нь ингээ харах юм бол нэг сонирхолтой феномен гэх юм уу да. За энэ bull flag тий одоо тэр тугны юунаас суурнаас нь аваад оргилцыг хүртэл ингээ харах юм бол 32% өсөлттэй байсан. За шин энэ bull flag ингээд харах юм бол хаанаас ихсэн бэ гэх юм бол ойролцоо энчнээс эхэлсэн. За хэдүүлээ энийг жоохон доошоо татчих. Ингээд оргилцыг окей. За тэгээд энэ bull flag ерөөхдөө эндээс эхлээд та харж байгаа юм бол ерөөхдөө жоохон төстэй. Тэгээд энийг ингээ аваад үзэх юм бол магадгүй дараагийн up тий урт байх магадaltaй эх жилийн тий 4 5 6 сар хүртэл дахиад ерөөхдөө дээш явах потенциал байгаа. Хаа хүртэл юм бэ гэх юм бол энэ $5,000 хэсэг лөө. За өчтөр Америкийн төв банк ямар шийдвэр гаргасан бэ гэх юм бол тийм ээ хүүгийн түвшингөө 25%-аар буулгасан. Тэгээ эх жилдээ дахиад буулгах хандлага байгаа. Тэгээд хэдүүлээ энэ алтлуу ингээд зум аут хийх юм бол ер нь бол яг ингээд дээшээ явах гэдэг. Окей. За яагаад гэх юм бол энэ ер нь бол тий цохоод явах гал байгаа. За тийм учраас өнөөдөр хэдүүлээ орой бас нэг алттай холбоотой нэг шинэ арилжаа багцлууга оруулж байгаа. Гэхдээ нэлээд tight, нэлээд ойрхон stop lossтэй тэгээд take profit арилжаатай. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол мөнгөний ханшнаас харж болно. За мөнгөний ханш руу орцгоо хэдүүлээ. Тэгээд мөнгө юу хийж байна гэх юм бол тий бас яг адилхан амар том bull flag хийгээд алтнаасаа төрүүлээ яваад тий bull flag хийгээд breakout хийсэн. Гэхдээ мөнгийг олборладаг компаниудын ханш нь дагаад өсөөгүй. За хэдүүлээ хамгийн том манай багц дотор тэр тий уурхаануудыг харах юм бол Curve Mining тийм ээ бүр оргилцэг хаана байсан бэ гэх юм бол $22-тэй байсан юм бол ерөөхдөө буцаагаад буураад retraction хийгээд одоо 50 хоногийн moving average бүр жоохон negative хэсэг рүү орж байгаа. Тэгээд хүмүүс юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ мөнгөний үн ханшны өсөлт тогтвортой байж чадах юм уу үгүй мүү? Тэгээд нэг эрсдэл байгаа. Окей. Юу болох магадaltaй юм бэ гэх юм бол энэ мөнгөний үн ханш өсөөд айгүй огцом өсөөд за яа. Тэ?
Айгу огцом өсөөд тэгэхээр араас нь энэ мөнгөний олборлолт мөнгөний уурхай компаниудын ханш дагаад өсөхгүй юм бол яах юм бэ? Яагаад вэ гэх юм бол манай Curmining-ийн хувьцаа 20 хэдэн доллар байх үедээ мөнгөний ханш хаарсан байх юм бол $57 дээр байсан. Тэрнээс хойш ерөөхдөө retraction хийгээд 50-day moving average-тэй эргээд золгоод тэгээд тэрнээс хойш ер нь буцаагаад шинэ all time high руу ер нь бол пуужинцсан гэж хэлж болно. Хэрнээ Curmining дагаад өсөв. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Хэрнээ Curmining дагаад өсөв. Тийм ээ. Одоо нөгөө 20 мөнгө маань $50 шинэ all time high дүнгиж хийж явахдаа Curmining бас дагаад өссөн. Тэрнээс хойш ер нь бол ингээд доош явсан. За тиймэрхүү юм болох магадaltaй учраас хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол яг энэ олборлагч компани биш тий хэдүүлээ юу юмэр байна гэх юм бол тэр цаана байгаа мөнгө алтыг хэдүүлээ өнөөдөр худалдаж авна. За тэгээд SLJ ерөөхдөө Silver Junior Miners ингээ харах юм бол ер нь энэ ч нэ бас нэг нэлээд томоохон flag байна тийм ээ. Тэгээд ер нь бол өшөө дээшээ явах потенциал бол байгаа. Тэрнээс тийм учраас хэдүүлээ өнгө олт хийсэн. Гэхдээ энэ оны өмнө хэдүүлээ нэг жоохон багцаа томруулахын тулд шууд өсөлтөөс нь жоохон ашиг авахын тулд өнөөдөр хэдүүлээ нэг арай жоохон өөр арилжаа хий шүү. За манай багц дотор байгаа нэг хувьцаа бидний энэ үед жаргаасан, энэ үед жаргаасан, энэ үед зовоосон, энэ үед зовоосон. Тэгээд саяхан нэг буцаагаад өсөөд 50-day moving average-та уулзаад тэгээд буцаагаад breakdown хийсэн. Яг гэх юм бол энэ шинэ эрүүл мэндийн даатгал матгалтай холбоотой хуйлнууд нь жоохон удаад гих мэт шин сайн мэдээ гарахаа болоод тэгээд хүмүүс юу гэж нэ гэх юм бол ерөөхдөө зараад буцаагаад зараад эхэлж байгаа. Гэхдээ мартаж болохгүй амар том consolidation pattern ингээд авсан хүмүүс нь зараад тэгээ барыг хөв эзэмшигчнэр өнө ханшиг ингээд дээшээ доошоо хөдөлдөг хүмүүс нь бүгдээрээ ерөөхдөө шигшигдсэн одоо ерөөхдөө нэлийн төвчээртэй хүмүүс эндээ ирсэн байгаа учраас магадгүй энэ буцаагаад энэ $13-14 руу буураад эхлэх юм бол хэдүүлээ яах юм бэ гэх юм бол ойлгомжтой Oscar Health-ыг 1%-ээр юм уу нэмээд авна. Окей. Өчигдрийн Төв банкны шийдвэр яасан бэ гэх юм бол S&P 500-ээр нэг сүртэй хөдөлгөөн гараагүй таад харж байгаа юм бол хальт хөдөлсөн өчигдрийн candle баг зэрэг ногоон байгаа тийм бараг шинэ all time high руу дөхөөд очсон гэхдээ яг цөмөлж чадаагүй нэг хэдхэн цент дутуу байсан 600 оргил цэг дээр 689.2 дээр байгаад одоо pre-market дээр жоохон 683 гэхдээ энэ ерөөхдөө bullish харагдаж байгаа. Гэхдээ юу болох магадaltaй юм бэ гэх юм бол дахиад нэг wash out болоод тий хүмүүсийг жоохон айлгаад тэгээд дараагийн lag up ирэх магадaltaй. За энийг яагаад ярьж байгаа юм бэ гэх юм бол тий micro cap stock-ууд LED-ний information-аас гарцсан. Тэгээ micro cap stock юу юм бэ гэх юм бол нөө Russell 2000 энд хүн болгоныг ингээ айлгаад зарах хүмүүс нь бүгдээрээ зараад тэгээд шинэ хэн үлдсэн бэ гэх юм бол тий төвчөртэй хүмүүс нь үлдээ тэгээд эднэр юу хийж чадсан бэ гэх юм бол шинэ all time high те золгож чадсан. За тиймэрхүү юм болох магадaltaй. За Tesla-гийн хувьцаа руу орцгой сүүлийн үед дөнгөж саяхан Elon Musk бас юу зарласан бэ гэх юм бол SpaceX 26-нд IPO хийн гинэ. За тэгээд солиотойгоор жигнэсээ сансарт тэ space дотор space data center барина гэж юм. Сар мар дээр бааз барина гэх мэт шин. Тэгээд ерөөхдөө Tesla-гийн full self drive гэх мэт мэдээнүүд нь ерөөхдөө аюу сайн гарч байгаа болохоор энэ consolidation pattern тэгээд тэгээд дахиад сайн мэдээ гараад ирэх юм бол robotaxi гэх мэт шин холбоотой Tesla бол дараагийн all time high руу явах магадaltaй.
Окей. За Европын зах зээл рүү хайлтныг шилжээ. Ер нь бол Европын эдийн засаг маш хүнд байгаа. Хамгийн хүнд цохилтын явж байгаа юм бэ гэх юм бол Германы эдийн засаг. За тэгээд энд хэдүүлээ юу харж байгаа юм бэ гэх юм бол нэг тий consolidation pattern гэж хэлж болно. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо энд нэг юм харагдаж байна тий. High band, lower high, lower high, тэгээ lower low, lower low. Тэгээд ер нь бол энэ resistance support zone-ыг эвдчих юм бол тэгэл дав буцаагаад доошоо явах магадaltaй яагаад гэх юм бол нөө засгийн газар бодлого нь айгүй муу компаниуд ерөөдөө айгүй хүнд байдалтай орж байгаа. За эх жилдээ хөрөнгө оруулалт хийх маш өндөр магадaltaй Nikkei хэдүүлээ ингээ харцгаая. За энд юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол нэг bull flag харагдаж байна. Миний хувьд бол тийм ингээ дэше явсан flag энэ бол тийм bullish pattern. Тэгэхээр энэ өшөө дэше явах потенциал бол байгаа. Яагаад гэх юм бол тий экспорт гэх мэт шин юунаас Японы компаниуд ерөөхдөө нэлээд дэжгүй явж байгаа. Одоо Японд юу дутж байгаа юм бэ гэх юм бол Японы сүнсийг ингээ өөрчилдөг нэг манлайлагч гараад ирэх юм бол ер нь болох гээд байна. Тэгээд японочууд бас хүүхд гаргаж маргаад эхлэх юм бол тэгээд та ингээд Nikkei-ийн түүх харж байгаа юм бол тий Nikkei-ийн түүх харж байгаа юм бол 2006 онд навс унтсан. За тэрнээс хойш ерөөхдөө Nikkei өсөөд одоо шинэ all time high 50,000 дээр хүрсэн байгаа. Тэгэхээр энэ үргэлжлүүлээд явах хандлага бол байгаа. Ер нь бол Японы зах зээл айгүй их мөнгө хэвлэж байгаа, инфляц болж байгаа. Тэгээ хөрөнгүүд нь өсөж байгаа хамгийн гол нь хөвцөөлөө тэр хэвлсэн мөнгө нь орж байгаа учраас ер нь бол дэше өсөж байгаа. За тэгээд Америкийн Dow Jones хэдүүлэн бас харах юм бол тий 2009 оноос хойш ерөөхдөө өсөлттэй байгаа. Daily chart-ыг ингээ харах юм бол бас яг адилхан өсөлттэй all time high-уудтай ингээ золгоол явж байгаа. Тэгээ Америкийн зах зээл, Японы зах зээл хоёулаа айгу төстэй юу хийж байгаа юм бэ гэх юм бол мөнгө хэвлэж байгаа. Тэ тэгээд мөнгө хэвлэх ёстой. Яагаад гэх юм бол тэр өр мөрөө төлнө инфляц байх ёстой. Тэгээд тэр 30 хэдэн их 80 долларын засгийн газрын үрийг Америкчууд яаж төлөх юм бэ гэх юм бол мөнгөөр төлөхгүй зүгээр инфляц мөнгө хэвлсээр хагаад ер нь бол тэ Монголын засгийн газартай яг адилхан байхгүй юу тий одоо хүмүүс тэтгүүр өгөх ёстой, цалин өгөх ёстой гэх мэт шин за тэгээд 15 жилийн өмнө төгрөг долларын ханш 1200 дээр байсан. Тэгээ өнөөдөр 3500 хавцаа байгаа. Энэгээр дамжуулаад шинэ мөнгө хэвлээд хуучин тэтгүүрт гарсан хүмүүсийн тэтгүүрийг шинэ хэвлсэн мөнгөөр төлөөд дамжуулаад инфляц өсөөд хуучин мөнгөний худалдаа авалтыг багасгаад тэрийг шинээр хэвлсэн мөнгө рүү оруулаад тэгээ энүүгээрээ дамжуулаад инфляцаараа дамжуулаад өрөө багасгаж байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол Америк Монголын эдийн засаг хийдэг South America тэг хөгжиж байгаа эсвэл ядуу орны мөнгөний бодлогыг барууны эдийн засгууд хамгийн гол нь Америк одоо хэрэгжүүлээд эхэлж байгаа. Тийм учраас бас ерөнхийдөө алт мөнгө ер нь бол дээшээ өсөж байгаа. Окей. За Curve mining ингээд буцаагаад ороход юу болсон бэ гэх юм бол тий нэлийн хүчтэй phase transition явсан. Phase transition юу юм бэ гэх юм бол parabolic rise ер нь бол баг $9 зогсолтгүй $23 л өссөн. Дундуур нь структургүй өсөд байсан. Одоо жишээлбэл за ингээд өсөөд жоохон хажуу тишээ яваад структуртэй болоод тий эзэн солигдоод тий за дахиад ингээ яваад ингээд дахиад структуртэй жоохон collapse хийгээд тэгээ буцаагаар ингээд явах юм бол эндээ supportтай болно, эндээ supportтай болно, эндээ supportтай болно, эндээ supportтай болно. Тэгж хөдлөөгүй учраас тий одоо ерөөхдөө curve mining хөрөнгө олт хийсэн хүмүүс ер нь бол шин одоо юм бүтэц гаргаж байгаа. Тэгээд хэдүүлээ юуны төлөө ерөөхдөө залбирлах хэрэгтэй юм бэ гэх юм бол сэтгэл зүйн дайггүй байгаасаа тэгээд дараагийн мөнгөний ханшны өсөлт тий curve mining буцаагаад өсөлтөө өргөжлүүлээрэй. За тэгээ хэдүүлээ бусад компаниудыг харцгаая. Orla mining та харж байгаа юм бол тий юм horizontal явж гин. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол сүүлийн тий энэ bottom харах юм бол юу хийж ийна гэх юм бол low low, higher low, higher low. За higher high, higher high. За тэгээд одоо exit хийх хувьцаагаа зарах стратегийн хөрөнгө оруулагч баг байхгүй болцсон одоо гэж хэлж болно. Тийм учраас энэ
Orla mining ерөөхдөө нэлээд их энерги цуглуулсан байгаа. Тэгээ хэдүүлээ энэ дээр бас удахгүй дахиад нэг арилжаа хийнэ. Окей. За, квантум хувьцаа руу хальт харахад юу болж байна гэх юм бол тийм сайн нэг хүчтэй хоёр шаттай bounce болсон. Одоо ерөөхдөө буцаагаад тийм 50 day moving average буцаагаад доошо буурж байна. Тэгээд энийг ингээ харахад тийм нэлийн хүчтэй ингээ дээшээ явсан. Тэгээд lower lows, lower highs тэгээд ерөөхдөө одоо ингээд доош явах магадaltaй. Хэдүүлээ дахиад жоохон үлээ. Тэгээд ханшин буцаага $40 руу ороод тий бүтсэн структуртэй болоод ирээд явах юм бол хэдүүлээ энэ квантум хувьцаанууд дээр дахиад жоохон шортуудаа нэмэн шүү. Окей. Биткойн ер нь бол тий буцаагаад агри өчтөр Америкийн төв банк юу хийсэн бэ гэх юм бол хүүгийн түвшингөө бууруулсан, мөнгө хэвлэхээ зарласан хэрнээ ерөөхдөө орчин нь ер нь биткойны хувьд бол маш сайн хэрнээ энэ bear flag структурнаас одоо хүртэл гарч чадаагүй. Тэгээд юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол ер нь бол унах магадлал маш өндөртэй. MicroStrategy-гийн ханшийг харахаараа бас яг адилхан ер нь бол царай муутай харагдаж байна те. Dead cat bounce хийдэг штэ ерөөдөө навс унсныхаа дараа жоохон recovery хийдэг. Тэгээд MicroStrategy-гийн bounce бол айгүй сул байна. Bitcoin-ыг харах юм бол тэг уналтаасаа жоохон bounce хийсэн. Тэгээ та харж байгаа бол буцаага жоохон ойсон. Гэхдээ энэ бас жоохон сул MicroStrategy бүр сул тэг. Тэгээд хүмүүс ерөөдөө нэлээд bearish байгаа. Гэхдээ хэдүүлээ мэдээж болгоомжтой байх ёстой. Нэг шуналтаж явахгүй. За тэгээд энэ Nvidia-гийн хувьцаа хэдүүлээ бас нэг харцгаая. Тэ буцаагаад энэ 50 day moving average-ийн дээгүүр гарахгаа явж байгаа. Тэгээд pre-market дээр жоохон уналтай байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол Oracle компани өчтөр орлого зарлагынхаа тайлангаа танилцуулсан. Тэгээд та юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ жилийн 4 сард ер нь бол ёроолтой хүрээд тэгээд ямар ч бүтэцгүй баахан агаар дундуур нь те ингээд дэшээ явсан те та санаж байгаа юм бол 9 сарын дундуур 240-оос 300 хэд рүү яваад Larry Ellison дэлхийн номер 2 эсвэл баг дэлхийн номер 1 баян хүн 1-2 хоног болоод тэгээд араагаас нь юу болж байна гэх юм бол 50 day moving average зөхиод одоо буцаагаад 200 day moving average дээр ирсэн. Өчтөр Oracle-ийн ханш нь $223 дээр байсан бол тэ aftermarket нөгөө тайлангаа танилцуулаад юу болсон бэ гэх юм бол баг 10 тэрбум кэшиг шатаасан одоо дата центр руу хөрөнгө оруулалт хийгээд тэгээ энүүгээрээ дамжуулаад ер нь бол хөрөнгө оруулагч нар спекулаторууд гих мэтэршин юу исэн бэ гэх юм бол те бүгдээрээ ер нь бол Oracle-аас зүгтж байгаа те ер нь бол тайлан орлогын тайлан дэжгүй гарсан таад нэг харж байгаа юм бол те 62 центээр нэг ч хувьцаан дээр орлогоо давуулан биелүүлсэн. Гэхдээ cash нэлийн буурсан. Яг гэх юм бол энэ data center ментер руу баг энэ all in хийж байгаа. Тэгээд энэ хөдөлгөөн надтай миний хувьд бол юутай төстэй юм бэ гэх юм бол энэ Meta компани хувьцааны уналттай төстэй харагдаж байгаа таад ингээ санаж байгаа юм бол те энэ үеэр те энэ Facebook чадахгүй юм байна. Тэ дэндүү их мөнгө Facebook data center руу хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд Meta-гийн хувьцаа $740-оос $480 руу ингээ унсан. Тэгээд тааднаас харж байгаа юм бол энэ data center capex тэ энэ Magnificent 7 компаниуд амар их мөнгө шатааж байгаа. Тэгээд энээсээ ер нь бол хөрөнгө оруулагч нар айж байгаа. Тэгээд энэ айцыг хэдүүлээ хаанаас зүгээр харж болох юм бэ гэх юм бол тэ энэ хувьцааны савлгаа тэ бас энийг ингээд харчих юм бол нөө widening pattern тэ нэлээ widening pattern дотор ингээд явж байгаа. Тэгээд ерөөдөө иймэрхүү pattern харагдах юм бол тэ хүмүүсийн сэтгэл зүй амар савлаа явж байгаа. Мэдээж энийг зөв арилжаа хийж чадах юм бол амар ашигтай. Тэгээд Oracle дээр юу болохын хэдүүлээ харцгаая. Саяны энэ уналтаас буцаагаад сайн мэдээлэлтэй болоод cash position жоохон сайжраад явчих юм бол буцаага recovery хийх магадaltaй. Гэхдээ хүмүүсийн гордж ийсэн хүмүүсийн таамаглаж ийсэн бид нар айгүй хурдан химэл байханы хөгжил харнаа марна AGI тэ юм айгүй хурдан бид нар тэрний анаас гарна марна тэр юм ерөөхдөө биелэхгүй байгаа жоохон хоцроод байгаа учраас ер нь бол хүмүүс тэ ингээд торгоо явж байгаа хамгийн гол нь
ер нь нэлээд их хөшүүрэг, нэлээд их зээл авж байгаа компаниуд. За Google бол өөр, тий, яг гэх юм бол таад нэг харж байгаа бол структур нь айгүй шал өөр, widening pattern ерөөсөө байхгүй. Ер нь нэлээд narrow range-аар явж байгаа. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол тий, хөрөнгө оологч нарын сэтгэл зүйн хамаагүй 50 тий, одоо weekly chart-ыг хэдүүлээ харцгаая. За тэгээд Meta тий Google-ийн энэ өсөлтийг таад нь харж байгаа бол ер нь бол хамаагүй цэгцтэй явж байгаа, савлгаа харьцангуй бага. Яг гэх юм бол Google угаасаа кэш ихтэй, кэш нэмэгдэл байгаа, дата центр руу тултан мөнгө хийсэн ч мөнгө дуусах тийм эрсдэл ер нь бол Google-ийн хувьд бол байхгүй. Саяхан жоохон search engine тий хог болон ChatGPT Google-ийг амьдаар нь идэн гих мэд шин юм гараад ирээд за тэгснээ ингээд Gemini танилцуулаад өөрийнхөө химлээ ухаан би хийм бэ ингээд танилцуулаад cash нь хүчтэй хэвээрээ advertising сурчлагын орлого нь хүчтэй хэвээрээ байсан болохоор ерөөхдөө Google буцаагаад ерөөхдөө өсөөд чадсан. За хэдүүлээ өнөөдөр бас юу хийх юм бэ гэх юм бол нефтний позицид бас багасгах нь яагаад вэ гэх юм бол нэлээд ugly харагдаж байна. Тийм ээ. Би юу таамаглаж ирсэн бэ гэх юм бол буруу таамаглаж ирсэн бэ гэвэл тий одоо ер нь бол буцаагаад тренд нь жоохон эргэж магадгүй Израиль Ираны дайн тиймэрхүү юм болно, геополитик нефтэн дээр ер нь бол томоохон цохилт гарч ирэн, тийм учраас дээшээ явах магадaltaй. За гэхдээ энийг ингээ харах юм бол тий ер нь бол доошоо $40 явах магадaltaй. За тэгээ $40 дээрээ энэ bottom олж чадах юм уу үгүй мүү хэдүүлээ хараад тэгээд магадгүй тухайн үед нефт олборладаг компани хөрөнгө оолтоо буцаагаа жоохон өсгөж болно. Гэхдээ нэг юм таад ойлгоод авах хэрэгтэй. Valaris-ийн хувьд бол жоохон өөр. Яг гэх юм бол энэ газ олборладаг төхөөрөмжийг түрээсэлдэг. Окей? Тоног төхөөрөмжийг түрээсэлдэг. Тэгээд energy sector, эрчим хүч тий нефт, газ олборлолт дэлхий дээр ингээд нэмэгдэж байгаа. Valaris компани түрээсэлдэг тоног төхөөрөмж хүмүүс ерөөхдөө эрэлт өндөртэй худалдаж авч байгаа. Тийм учраас Valaris-аас одоохондоо гарахгүй шүү. За тэгээд эцсийн үг алтыг хэдүүлээ сайн харцгаая. Ерөөхдөө яг ингээд явах гээд байх шиг байна. Palladium харах юм бол, Platinum бас харах юм бол тийм. Platinum-ыг харах юм бол бас дараагийн юу лөө leg up явах гээд байх шиг байна. Тэгээ Palladium харах юм бол ерөөхдөө бас яг адилхан тий ингээд дээшээ явах гээд байна. Тий нэлээд energy цуглуулсан байгаа. Тий ингээд тэгэл нэг breakout хийх гээл байна, retest хийгээд одоо ерөөхдөө дараагийн leg up. Тэгээд энэ сектор чирчгтэй дараагийн leg up. За тэгээд trade portfolio update-ийг таад анхааралтай үзээрэй. Өнөөдөр хэдүүлээ нэг 3 арилжаа хийн. Тэгээд маргааш уулзцгаая. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та Join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.